Монгол нутгаас олдсон хүрэл зэвсгийн үеийн 7000-аас 11,000 жилийн тэртех хадны зурагт бүх барилдаж наадам хийж байсан дурсгал дүрслэгдсэн байдгаас харахад Монгол бүхийн барилдаан нь маш эртний спорт юм. Монгол бүхийн мэхний талаар эрдэмтэн судлаач нар янз янзаар бичдэг бөгөөд дан мэх, давхар мэх, угсраа мэх, хариулт мэх гэж ангилан үндсэн 45 мэхтэй зарим баримтанд 666 мэхтэй ч гэж дурдсан байдаг. Бүхийн барилдаанд бөхчүүдээс гадна хөлийн цэц, засуул, гарын да, тайлбарлагчид оролцсон. Барилдаанд хэн өртөж толгой, тохой, өвдөг, их биеийн аль нэг хэсгээр газардвал тэр бүхийг унсанд, нөгөөг нь давсанд тооцдог. Давсан бүхөө унснаа дэмнэж босгоод сүлд туг эндрийн зүг давснаа илэрхийлэн нар зүү иргэн дэвж ёслол үлддэг. Наадам чөвгөрсөн бөхчүүдэд 11-р зууны сүүлээс эхлэн харцаг, бүргэд, гард, шонхор зэрэг жигүүртэн амьтны нэрээр харин одоогийн хэрэгжилж байгаа начин, заан, арслан, авраг зэрэг нэрээр 13 дугаар зууны дундаас цол олгох болжээ. 2005 оноос улсын наадамд 5 давбал улсын начин, 6 давбал улсын харцаг, 7 давбал улсын заан, 8 давбал улсын гард, 9 ба түүнээс дээш давбал улсын арслан, улсын арслан цолтон төрүүлбэл улсын авраг, улсын авраг цолтон төрүүлбэл далай авраг, улсын далай авраг цолтон төрүүлбэл даян авраг, улсын даян авраг цолтон төрүүлбэл дархан авраг цол олгодог болсон байна. Монгол бүхийн өмсгөл нь зодог, шуудаг, нөмрөг, дөрвөн талт малгай, монгол гутлаас бүрдэнэ. Зодог шуудаг нь мөнх хөх тэнгэрийг бэлэгдэж цэнхэр өнгөтэй. Монгол бүхийн гал голом тасрахгүй үргэлжид бадамлж байхыг бэлэгдэж улаан өнгөтэй байдаг. Барилдаагүй цагт өнгийн дотор нь хийж өвхөн нандинг нь хадгалдаг жамтай. Эртнээс уламжлагдсан ирсэн хүчит бүхийн барилдаанаараа уран мэхээ уралдуулан наадацгаая.